За, өөр асуулттай үгс байна уу? За, энэ гişүүд байнгын хорон дээр болон чуулган дээр ямар санал өгөх вэ гэдэг нь бол ер нь гişүүний бүр хэрэгтэй. Бидний хувьд бол би тухайд бас хэлсэн те би ер нь айцтай байгаа гэж. Нэгдүгээрт би айцтай. Хоёрдугаарт байсан. Хоёрдугаарт болохоор аль нэг асуудал нь шийдвэрлэгдэхэд 64 хүний кнопор шийдэгдэнэ. За аль нэг тал нь 64-өөс дээш байж ээж тухайн асуудал шийдэгдэн штэ. За тэгэхэд 64 гаргуулахгүй тулд ямар ажиллагаа явсан бэ гэдэг бид нар нэгдүгээр тарах хэрэгтэй. Маш олон гişүүдийг гадагшны явуулахын явуулаад, дарамтлахын дарамтлаад, аргалахын аргалаад гэж 64 хүрэхгүй байх тал дээр л одоо нэг хэсэг нь бол ажилласан. За тэгээд нөхцөл байдал нь өөрөөр иргэнгүүт энэ чинь улс төрийн л одоо агуулга явж байгаа шүү дээ цаанаа бол. Тэгээд одоо байр суурь нөгөө талдаа иргэнгүүт чуулганы эрчэд орохгүй байх бойкот хийгдэт явсан. Тэгээ яг та бүхэн дараагийн процессуудыг нь бол мэдж байгаа. За 2019 оноос хойш үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаар байнгын хорооны санал хураалгасан нь өөрөө одоо буруу гэдэг ийм агуулгыг бол ярьж илээ. Гэхдээ 21 оны одоо хөрсөх ерөнхий сайдыг огцруулах тэр үеийн тэмдэглэл протоколыг одоо цаасан дээр бууснаар нь харах юм бол өөрийн хүсэлтэд өгснийг хилцэхдэг байхгүй учраас гişүүд огцруулах одоо өргөдөл өгсөнтөө адилтхан үзнэ гэдэг ийм агуулгаар санал хураалгаж гормын саналыг бямц цагт цайд гаргасан байдаг. Тэгээ саналын дэмжээд тэгээд тухайн үедээ одоо байнгын хорооны саналаар саналын томьёол уншигдаж санал хураалгасан байдаг. Тэгэхээр 19 оноос хойш одоо яг адилхан ийм одоо бичигдсэн дөрмийн залтаар бол байсан. Гагцхүү тэгээд үүнийг бол тимээ ямаатай харьцуулж өөр асуудал юм а гэж ирсэн. Гэтэ одоо энэ дээр маргаад бол утгагүй шүү дээ. Энэ бол ердөөсөө цаана улс төрийн өөр одоо юм тоглолтууд явж байна гэдг нь бол хүндэж ойлгомжтой. За энэ бүх асуудал юунаас эхэлсэн бэ гэхээр ердөөсөө л манай намын баг хурлаар намын даргын асуудал яригдж эхэлсэн. Намын сонгуул одоо намын даргын сонгуул болсон. За тэгээд одоо ялагдсан талууд хоорондоо маргаж нэгээ одоо хулгайч алуурч наранд дуудаж одоо тэгэл ер нь процесс өрнөсөн шүү дээ. Тэгээ зөвхөн өөрсдийнхөө одоо зөвхөн өрсөлдөгчөө намнсан юм уу гэхээр бас тийм биш. Тухайн баг хуралд одоо өөрөөр санал өгсөн залуучуудыг залуу баг хурлын гишүүдийг бол ажлаас нь халсан хэдэн тохиолдол байгаа. Аймгийн засаг дарга нарыг бол бас хянаж шалгаж эхэлсэн. За одоо харамсалтай бас бурхан болчлоо л доо. Бас хүнд одоо юу вэ илэрхийлэхэд хэцүү байна. Маш их дарамтууд ер нь бол явсан. Тэгээд одоо удирдах зөвлөлийн өргөдсөн хуралдаан хийгдэнэ. Өргөдсөн хуралдаан нь үе үеийн намын дарга нар, үе үеийн нарийн бичгийн дарга нар буюу даргын дэргэдэх одоо энэ зөвлөлтөд хамтарсан хуралдаан хийгдэнэ. Тэгээд ер нь бол одоо яг энэ улс төрийн нөхцөл байдлаа одоо нэг тийш нь ойлголцоо. Намын гишүүдээч бод одоо бусад одоо энэ оролцогч талуудаач бод энэ бол арай хэвтерлээ гэдэг л одоо ийм зүйлийг хэлмээр байна. Одоогийн байдлаар яг хилцэх асуудал яг улс төрийн одоо өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлсэн. Тэгээд юу болох нь түүнээс одоо гарч байгаа л мэдээлэл хийдэг хөө. Таны хэлж байгаагаар Увс аймгийн засаг дарга Бачаргал агсан энэ одоо улс төрийн нөхцөл байдлаас болоод би яасан гэдгийг гэж хэлж байгаа гэж ойлгож байна. Яг тэгээ хэлсэн шүү дээ сая. Би яасан гэдгийг хэлээгүй. Мандрын өөрийн дарамтаас болоод тэр хүн асуучлаа гэсэн болцоочдох хөө. Тэгээ хэлчихсэн надад би тэгж хэлээгүй. Яг хоёлаа бичлэгээ эргүүлээд яг сая тэгээд би мандрыг тэгсэн гэж хэлээгүй шүү дээ. Юу яриад байгаа. Таны хоолоо зангираад хэцүү болоод харчил асууж шүү дээ. Тэгээд өөрийнх нь фэйсбુક дээр юу гэж бичсэн байсныг харахгүй да. Танах бол бас арай л дэндүү дайрч дарамтлж штэ. Ньюс прессийн. Таны асуулт бол